За ингэсэн байна. Canada Citizenship Law Changes гэдэг ийм хайлт Америк нэгдсэн улсад 10,000 хайлтаар тэргүүлж хэлээ. Канада улс 2025 оны 12 сард BLC 3 гэдэг нэртэй хууль баталсан. Энэ нь Канадын иргэншлийг хэн эзэмшиж болох вэ гэдэг хуульд өөрчлөлт оруулсан гэсэн үг. За хэрвээ танаа ээж аав чинь аль нэг нь Канадын иргэн бол та очиж хүсэлтээ гаргаад батлаад та Канадын иргэн шууд болох боломжтой юм байна. Канадын одоогийн хуулиар. Тэгсэн чинь энэ хуулийг бүр шинжилээд ингэсэн байна. Зөвхөн ганц ээж аав биш. Таны өвөө, эмээ, багадгүй илэн цууланц чинь Канадын иргэн бол та шууд автоматар Канадын иргэн болох боломжтой юм байна. За ингээд Америк нэгдсэн улсад хинхэн автоматар Канадын иргэн болчихвоо гэдэг яриа гарч ирж байна. За угаасаа алдартай Канадын иргэн одууд бол Justin Bieber, Keanu Reeves, Ryan Reynolds, Matthew Perry гэдэг иймэрхүү хүмүүс байдаг. За тэгсэн чинь энэний араас Канадын иргэн байж болох хүмүүс бол Elon Musk юм байна. Pamela Anderson, Jim Carrey, эднээс ч угаасаа Канадын иргэнтэй. За ингээд маш олон бүр тэр отгоо Beyoncé хүртэл Канадын иргэн болох боломжтой. Нэг тийм эмээ өвөө юм уу илэн цуулансан л Канадын иргэн бол шууд автоматар Канадын иргэн болдог. Ийм хууль батлагдсан байна. За тэгээд юмыг яаж мэдэх вэ? Манай сонсогч дунд бол бас Канадын иргэн болчих боломжтой байж магадгүй шүү дээ. Ёстой хэлж мэдгүй. Таны өвөг дээд дотор Канадын нэг иргэн олж чаддаг юм бол та шууд автоматар Канадын иргэн болох боломжтой хуулиа баталсан. За тэгээд энийг нь сонирхоод Америк нэгдсэн улс Канадын хуулийг сонирхоод хайгаад ам тренд болоод байгаа юм байна.